хайртай болохоор л Солонгоч надад хайртай байгаа шүү дээ. Тийм биз дээ. Хайрг байсан бол би бас аль хэдийн дуусаа биз дээ. Үнэндээ бол тийм биз дээ. Тэгтэл хайрладаг байхгүй. Ирхэнд бол iOS-ийн миний удаагийн тренд чинь дуучин дэлгэр мөр оролцож байна. Сайн мөн үү та? Сайн мөн үү? За дүүдээ нэрийн мэндийг хүргье. Баярлаа. За уран бүтээлчмийн сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Хэн сайхан юм байна? За би өөрийн бие даасан 9 дахь цомгийнхаа уран бүтээлийг бэлэн болгосон. Тэгээд энэхүү цомгоо би үүр дээрээ гэж нэрлсэн. Үүр дээрээ. Энэ цомог бол миний одоо 10 гаруй жилийн хөдөлмөр байгаа. Тэгээд тун удахгүй одоо намрын сүүл сараас эхлээд миний шин доонууд цацагдаж эхэлнэ. Ер нь бол ах нь бол номин тастын дэлгэр мөр эстрадын дуучин шүү дээ. Бараг 10 гаруй жилийн дараа дахиад дэлгэр мөрийн уран бүтээлчээс одоо эстрад дууныхан цомог гарч ийн гэсэн үг. Жаргал зовлон хосонсон хүний хорвоо ганцаар тулдгүй орчлонгийн жам ясыг тасч хан энэ урлагийн тогоонд орж ирсэн цагаас хойш олон сайхан уран бүтээлчтэй хамтарч одоо дуулж хурдаж явлаа. Тэр хугацаанд бол би энэ сайхан урлагийн буйныг бол Ахмад буурлуудаа түгээхийн одоо тийм бүр сэтгэлийн тийм одоо өглөгтэй юм шиг байгаа юм. Би ч хүн бас тоглолтод оролцоод дуу дуулахтаа сэтгэл санаа бас их чухал гэдэг гэж байна. Таны одоо сэтгэл санаа ч юу хэр байна? Та одоо үнэлгээ. So happy штэ. Амар happy штэ. Солонгоочд маань намайг тоохгүй хоёр хүүхдээ минь уулзуулахгүй ч юм уу те зөөсөө би тэрийг ойлголоод ингэ байсан бол ах нь юу тоглолт хийх штэ. Харал да тэр төрсөдрийг ах нь яаж зохион байгуулж гин. За концерт ч гэл юм боллоо штэ. Тэрийг одоо сошиал ертөнцөөр одоо монголчууд 300-400 мянган үзэж штэ. Энэ бол гарцаагүй амар одоо байлдан давхалгач инфлюенсер мөн үү? Бүхэл хэд хэдэн телевизүүдийг нийлүүлээд амар нэвтрүүлэг цацсан нэ дайтай тийм их хүн зүгээр ганцхан солонгочдын төрсөн өдрийг миний найруулгаар харж ийн гэдэг бол амар байлдан дагуулгач юм. Хайрын цагаан нөмрөхтөн билээ. Алтан гадас содонд дуучин тов хорлын дэлгэр мөрөн. Дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан отгойн баян мөнх. Хөгийг шиг яруулсан нийлэх найрсан дуулын хүндэтгэлийн тоглолтонд урьж байна. За манай Нарантуул худалдааны төв дээр байж байгаа манай бизнес эрхлэгчтэй. Энэ чинь хэдэн зуун одоо бизнес эрхлэгчид, лангуу түрээслэгч нар за тэгэл тэнцэнээс чи ингээ эргэлтээр явж байгаа доор хаяж эн чинь 20-30 мянга гаруй хүн тэнцэн гэж ажил хөдөлмөр эрхэлдэг байгаа байхгүй юу. Харамсалтай нь манай уран бүтээлч дандаа 5 тагсаа өдрөл тоглолт хийдэг. Гэтэл манай Нарантуул худалдааны төвийн бизнес эрхлэгчид маань зөвхөн 2 дахь өдөр амардаг. Тэгэхээр уран бүтээлч одоо бид нар бол энэ 2 дахь өдрийг сонгож энэ сарын 27-нд одоо буюу маргааш одоо Нарантуул худалдааны төвийн бизнес эрхлэгч нарт соёлын үеийг хүртэх гэж. Зэд дээрээс нь одоо ингээд ажил хөдөлмөр эрхэлж цаг завгүй байдаг тэр Ахмад буурлуудаа. Тэр одоо ингээд амьдралынхаа тэр тэн хагасыг зориулсан их орондоо зүтгэсэн тэр Ахмад буурлуудаа зориулж одоо хөвсгөл нутгийн одоо миний үеийн одоо сайхан найз уран бүтээлч Отгоон Баян мөнх гэж найзтайгаа нутгийнхаа дуучинтай гэж гэсэн үг шүү дээ. Хамтраад найрлсан дуулъя гэж нэртэй энэ тоглолтыг одоо ах нь ахад зохион байгуулалт эхэлж байгаа. Манай дизайнер кадрын орлсон нэг мангар том юм улаан үстэй хувцас гэдэг байхгүй. Тэр улаан хувцсанд манай одоо энэ сонсогч миний одоо фанатууд бол тийм таата ханддаг. Одоо чи Солонгон аашдынхаа орны адиалыг өнөмөрсөн юм уу гэдэг ч юм уу гэд дандаа намайг хил амаар үүднэ. Гэтэл би өөрөө нөгөө эстрадын дуучин. Хүний нүдэнд одоо итгээд хэм маягтай харагдана гэдэг бол энэ бол шинжлэл. Та нар мэднэ шүү дээ. Өнөөдөр Монгол сайн гавьч төмрийн ариуна дандаа гоё харагддаг үстэй. 100-ны мандаа заран туяа дандаа сонин гоё онцгой харагддаг. Харангийн лавгаахыгаар дандаа хар савхтайгаа
Гэхдээ наа хар савхаа сольж болдгүй юм гэхээр чи тэгвэл тэр лам хүний дээлийг солиул гэдэг байхгүй. Тэгээ тэрэндээ тийм амар үнэнч. За хар сарны хамтлагийнхаа амар ахыг харалта, маад ахыг харалта зүгээр. Чөтгөр шулуун шиг юмнууд л явж идэг өстэй. Тэр хүмүүс гэрээс гарч ирэхэд одоо энэ хувцас нь яаж өөрчлөгдөх бол одоо энэ хүн ямар хувцас өмсөх бол гэсэн бүхэл бүтэн хүн төрлөختөө үндэстэн даяар ингээд хүлээгээд хараад ичдэг байхгүй. Тэгэхээр тэр дайны одоо эстрадын дуучин уран бүтээлч би бол одоо костюм бичиг одоо өмсөж болно доо. Дээл хувцсуудаа өмсөд болно. Одоо чи бутаад эстрад дуугаад дуулах чаг бол хувирах хэрэгтэй, өөрчлөх хэрэгтэй. За ингээд нөгөө амар том мангас шиг улаан юм чинь нөгөө адиал шиг юм чинь өмсөд гарлаа да. Гарахаас өмнө би дотроо батхгүй. За зэрэгт нэр хийгээд инээлдэх юм бол би шууд тайлаад хажуудад тавьчихна. За инээлдэхгүй зүгээр сонирхоод гайхаад хараад ах юм бол би зүгээр дуугаа нам дуулъя. Ингээд ах нь Улаанбаатар телевизийн 30 жилийн хойд 3 дахиулаад. Яг тэгвэл тэр үзэгчдэд дэндүү сонирн байсан байна. Дээрээс нь ахын дуусан дээр дуута амар хоршилсан байна. Наа чи гэж 3 дахиад хинж байхгүй шин. Тэгэхээр би бол тунгалсан байгаа шүү. Бодоолгосон байгаа шүү. Сүүлийн үед бас захиу сүлжээнд таны хувийн амьдралын асуудлууд нэлээд гарч ирж байна. Тэгээд эргэж нийсэнд нь бас баяр үргэе. Баярлалаа эргэж нийлээд тах чи байх үү? Салаачгүй юм шүү дээ. Ингээд салахгүй муудалцаад тэгээд хамт байгаад идэв шүү бараг тий. Энэ бол хайр واخгүй юм дөө. Яг үдэ уучлаарай. Энийг зүгээр ил тод гаргасан бит хоёрын сэтгэлийн эмоц тэрийг барьж чаддаггүй, чадваргүй хүмүүсийн шин чанар. Энэ нь бол нийгэмдээ бол тодорхой хэмжээний буруу үлгэр дуурал үзүүлж байгаа юу? Үзүүлж байгаа. Айгуу сонио. Тэгсэн мөртлөө тэр амар хор шар байгаа байхгүй юу? Тэрэгтэй хэрвээ би биэндээ хайргүй байсан бол энэ бол аль хэдийн дууссан үлгэр. Хайртай учраас ингээл тэмцэлтэй л идэг юм байна. Тэгээ монголчууд ч цусаа гартал зодолдож тосоо гартал тэрвэрлэн гэдэг шиг ийм юм болоод байгаа юм. Тэгээд уучлаарай л гэж дотроо боддөө шүү дээ. Гэхдээ хүн бүхний бодол нь бол тэр бодолтойгоо л үлдэлнэ. Энэ амьдрал бол бид нартай л үлдэн шүү дээ. Энэ бүхний чинь цаана хоёр хөөрхөн үрмэн байна. Тэр үр хүүхдүүд маань чиглэг бүтэн ээж автаа сайн сайхан амьдрах ёстой шүү дээ. Тэг хүний л амьдрал. Тэгээ сайндч л байдаг, муудч л байдаг. Наад чиг ил гаргаад тавихгүй байгаа ч гэсэн хүн бүхний хүнчлэн дотор бол том асуудал буй. Тэрийг ил гаргаснараа би буруутай. Гэхдээ би сайн намра хоргооны хийний нагал сорыг чигдэлэхтэй наран урагуулж оттас мэтгэх найлан хачинний савхан хороо. Бидний урилга хүлээж аваад бас тоглолтынхаа бэлтгэлийн дундор цаг зав гаргаж ирсэн гэсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээ нөгөө уруул нэвэл уушиг нэгчээр бах юм ярьчих шиг болоо солиод юм шиг тоглолтоо ярих гэжсэн чинь шал өөр юм яриа явчлаа. Тэгээд хүндэт ах トゥ ус минь ээ өөрсдийнхөө тэгээ тунгаан бодно үсттэй. За би бол дуучин хүн. Би бол уран бүтээлтэй бол үнэнч тайзан дээрээ бол эзэн хаан. Учираас би хийдэг зүйлээ л би хийж байна. Үзүүлэх зүйлээ л үзүүлэх чинь. Үзэх нь үзээд үзэж одоо амжаагүй нь одоо эртхэн билетээ аваад одоо ер нь их цөөхөн билет үлдсэн. Эртхэн билетээ аваад маргааш орой 8 цагаас албаар бас 8 цагаас гэсэн бас ажил мэдэн сайхан тараад тэгээд сайхан гой найрсан дуулъя. Тэгээд энэ тоглолт бол онцгой тоглолтоо. Тэгээ олон жил одоо уран бүтээл хийсэн хүнийхээ хувьд бол бас хүнд бас юу үзүүлэх вэ? Хүнд бас юу харуулах вэ? Хүний зүрх сэтгэлд одоо юу үлдээх вэ гэдгийг бол бид нар мэднэ шүү дээ. Тийм учраас Ахмад буурлуудыгаа айлгууд дунд дуртай монголчуудыгаа урьж гин та бүхэн таалан саярхнаа.